Галзуу кино сувагта тавтай морилцгоо хэдүүлээ Jenny Make-A-Wish үргэлжлүүлцгээе. Удаан хүлээлгсэн бол уучлаарай. Яагаад удсныг та нар маань бараг мэдж байгаа байлгүй. Та нартай айл болох л хурдан ярьж өгөхөд Брун болон багийнхан маань нөгөө нойр хоолой хасан байж гэдэг үлээ. Яг тэгжэл сууж ажиллацгаалаа. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол гараж барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-ээр иргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia хамтран ажиллаж байна. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүл орцгоё. Хоёр дахь хүсэлчин болохоор сайн бодсон байгаа зү. Миний имийг надтай чицв залуухан болгодог. Гэхдээ одоо биш. Маргааш оршуулгад оролцсон. Тиймээс 72 цагийн дараа залуу болгоорой. Энэ хүсэл нь миний иблисийг шоконд оруулнаа. Одоо бүр хүсэлтэндээ цагийн хуваар тавьдаг болчихоо юу. Ингэж тэрнийг хэлэхэд Каян тоолгүй яваад өглөө. Тэгэд Каян шууд имээ дээр очноо. Хоёулаа 3 хоногийн дараа хаван арал руу явна шүү. Та юу ч бэлдэх хэрэггүй. Би бүхнийг зохицуулсан. Тасалбар авчихсан учраас буцаах боломжгүй гэж хэлээд тасалбараа үзүүлнэ. Учир нь хаваа явах нь эмээгийнх нь багын хүсэл байсныг Каян сайн мэдэж байлаа. Та одоо яваад 3 хоногийн дотор хаваа явна гэдгээ тосгоны бүх хүмүүст хэл. Гэсэн дэмэнч баярлсандаа гоёа алгадаад явнаа. Маргааш нэмэн тосгоныхоо хөгшчүүлд Каян өөрийг нь хаваа явуулах гэж угадлаар нэгэнгүй ярьсанд зарим нь баярлж харин зарим нь атаархцгаана. 20 жилийн өмнөх рүү очиж тэр үедээ дэлгүүрийн менежер болсон иймсэн одоо аль хэдийн мөнгөтэй том захирал болжээ. Гэвч Сөүлд амьдардаг охин нь тэрний үгэнд ордог байлаа. Охин нь уцаа авахгүй байсан дарга барсан иймсэн охиныхоо гэрт очисон ч гэр нь эмэх замбраагүн дээр охин нь гэртээ байсангүй. Хамгийн гол нь охиных нь өрөөнөөс жирэмсний тест олдсонд иймсэн галзуурах шахаж охин луга зогсоо зайгүй залгана. Найз залуугинд хонсон охин нь уцаа авахд иймсэн байдгаараа хашгирч загнаад хаана угааг нь асуулаа. Их сургууль дэлсэг шалгалтандаа бэлтгэхгүй хаагуур тэнээд байгаа юм бэ? Гэж загнасан охин нь ихэндээ дургуутч байснаас үүлдээ шулуухан. Би их сургууль сурахгүй. Их сургуулийн зэрэггүйгээр амжилттай амьдарч чадна гэж томрлоо. Арга барсан иймсэн уйлнаа. Учир нь өмнө нь дэлгүүрийн ядуу ажилтан байх үедээ охинтойгоо эвнэртэ сайхан амьдардаг гэж. Энэ үеэр Иблис гарч ирээд 3 дахь хүслээ хэлэх хэсгийг асууж хүсвэл өнгөрсөн үе рүү буцааж өгье гэж хэлнэ. Гэвч иймсэн энэ удаад 3 дахь хүслээ гамнахаар шийддэг. Энэ үеэр Каян Иблисийг дуудахаар дэнлүүгээ хам хүчээрээ үрж байлаа. Тэгээд Иблисийг хоцорч ирсэнд нуурлнаа. Цаг барина гэж мэдхүү. Миний хүсэл биелэх ёстой цаг болчиход байхад яагаад биелүүлэхгүй байгаа? Чи өөрөө цагаа хараач 3 секунд дутуу байгаа зү. За тэгээд 3 секундын дараа сэрүүлэг дугарахад эмээгийнх нь байсан өрөө бүхэлдээ хурц гэрлэлээр гэрэлтлээ. Каяныг эмээгийнхээ өрөөрөө очиход эмээн залгуухан болчих. Эмээгээ харсан Каян гайхнаа. Эмээ, та ийм хөөрхөн байсан юм уу? Миний төсөөлж байснаас ч илүү хөөрхөн байна. Ингэж дуу алдахад өөрийгөө залуу болсон гэдгээ мэдээгүй эмээн. Чи хөөрхөн царайгаа надаас өвлж авсан гэдгээ мэдхүү гэж хэлнэ. Тэгээд эмээн царайгаа толинд харснаа гайхаж найз чинь хүрээд ирсэн юм уу гэж асууснаа толинд байгаа хүн нь өөрийгөө болохыг ойлгоод шууд шок. За харин нөгөө талд Каяныг ингээд 2 дахь хүслээ бас л өөрийнхөө төлөө биш эмээгийнхээ төлөө зориулсан болохыг тусалгаасаа олж мэдсэн Риу захирал буюу Азраил Иблистэй уулзахаар шийдэж тэрний дэнлүүн дотор очлоо. Энэ үеэр Иблис баг зэрэг сандарсан байдалтай өөртөөгөө яриад сууж байна. Учир нь Каян одоо нэг хүслээ бусдын төлөө зориулах юм бол Иблис үхэх байлаа. Азраил тэрнийг зэмлэнэ. Нохойг хүн болгоод л хөгшин хүнийг залуу болгоод л чиний хийж байгаа зүйл бүхэлдээ энэ дэлхийг эмх замраагүй болгоход чиглэж байна. Тэгэд чиний арга барил орчин үед хоцрогдоод чи одоо хүнд ч хэрэггүй болж. Энэнд нь Иблис уурлаад би хүнд хэрэгтэй гэдгээ чамд нотлох болно гэж хатуу сануулдаг. Учир нь Иблис аливаа зүйлийг оргуу хооцноос бий болгож чадахгүй учраас хэн нэгний хүслийг биелүүлэхийн тулд өөр хэн нэгнийг заавал хохироодог байж. Иблисийг дэнлүүнээсээ гартал хүн болж хувирсан өнөөх нохоо ирээд англи солонгосыг холон байж ярина. Намайг том мана with passport жинхэнэ хүн болгож жүсэё. Чи чинь яагаад англи солонгос холж ирээд байгаа? Гэсэнд нөгөө нохооны аав нь гадаад нохоо байсан учраас тэгэж англи солонгосоор холж ирээд байсан болж таарна. Орчин үеийн нийгэмч үнэхээр төвөгтэй маа.
Ингэж дуу алдсан Иблис тэрний хүслийг биелүүлж бичиг баримттай мөнгөтэй хүн болгож өгөхөөр болдог. Тэгээд тэр хувийн машинтай бүр хувийн жолоочтой болдог. Өөртөө илүү ихтэй болсон залуу явж байхдаа нохоо байхад нь өөрлөн чулуу шидэж зоддог байсан хүүхдүүд рүү очиод тэднийг та нар энүүгээр байнга явдаг байсан Кокер Спанелийг санаж гинөө гэж асуулаа. Цаадуулан тоохгүй байсан дууралсан нохоо тэдний хөл гарнаас хазаж дахиад та нар нохоо дээрлэхэд үзээрэй гэж загнаад бэлэн мөнгө шидэж өгөөд үүгээр вакцин хийлгээрэй гэж хэлчихэд яваад өгнө. Тэгсэн Иблис нохоонд хэрэглүүлэхээр өгсөн тэр их мөнгийг бүгдийг нь Рю захирлын Сепнээс туучсан болж таарна. Харин нөгөө талд Каяон баггүй асуудалтай тулгарчээ. Учир нь Имэн тэрний шүүгэнд байсан үнэтэй хувцсыг өмсөд гараад явчихаж. Өөрийгөө залуу болсондоо одоо ч итгэж чадахгүй байсан Имэн баярлаад гудамжаар наас цаашаа явж гудамжны цонхонд өөрийгөө харж цочоод зөрсөн хүмүүс рүүгээ баяртайгаар инээмсэглэж хөлн газар хөрөхгүй явна. Явах замдаа тэр Каянтай гудамжинд хаалц таардаг. Тэгээд өөрийгөө залуугийн хшигээ байгаа эсхийг үүсэхийн тулд Имэн Каянаас зогтожгүй нэ. Тэгсэн тэрний бие жинхнээсээ залуу болсон байснаас гадна урдуур нь гинт орж ирсэн мотоциклийн дээгүр торох юмгүй л хараачихна. Имэн цаашид өөрийнх нь хувцсыг өмсөд байх юм байна гэдгийг ойлгосон Каян Имэд шинэ хувцснууд авч өгч бас бие яаж авч явах ёстой дүрм журмыг хатуу зааж өглөө. Тэгсэн Имэн Каян шиг дүрм журмыг дуулууртай дагахтаа нэлээд асуудалтай байлаа. Тэр өөрөө Каян Имэтэйгээ тосгоны хүмүүст хөгшин Имэн хайцсан тухай. Шинээр гарч ирсэн залуу бүсгүй хэн болох талаар амаа нийлүүлэхээр ярилцаж байлаа. Энэ үеэр үлссэн Иблис яриаг нь тасалж "Уучлаарай, орой ямар хоол идэх үү?" гэж асуусан ч яриаг нь тасалсан дууралсан Каян тэрнийг хөөгөөд явууллаа. Аргагүй байдалд орж шүнжин хоолгүй хонсон Иблис үүрээр гудамжинд байсан нэг гэрэлтэй байшингийн гадаа сууж байтал гэнэт тэрний хажууд хүмүүс ирээд суучлаа. Тэгсэн тэр нь цагийн ажил хийх хүмүүсийг бүртгэдэг газар байж. Дар байтал юм да. Ингээд мань Иблис уучраа мэдэхгүй явж байгаад байцаа хураах ажилд гарч чана. Тэнд байсан хөгшчүүдийн хажууд хамаагүй залуу ирч хүчтэй байсан учраас ажил олгогчдод ч тэрнийг ажилуулахдаа дуртай байна. Хамгийн гол нь ажил тарсны дараа тэд Иблист өдрийн цалинг нь өгсөнд цалин авна гэж юусоо бодоогүй Иблис баярлсандаа бараг ойлгох шахна. Тэгэд маргааш нь ч нөгөө газараа дахиад очиж суулаа. Тэр ажилд хамт гардаг ах нартайгаа ч гайгүй найз болоод авч. Гэхдээ үүний хажуугаар Иблис үндсэн ажлаа мартсангүй. Тиймээс дөрөв дэх хацтан болох рестораны эзний хүүгийн хүслийг биелүүлэхээр очино. Тэр үеэр мань хүн ой дунд явж байгаад нэг бугыг санамсаргүй дайрцсан зогсож байлаа. Залуугийн нэрийг Санта гэдэг. Энэ үеэр Иблис гарч ирээд 3 хүслээ хэлгээсэнд цаадахны тэгсэнгүй. Учир нь цагийн ажлаасаа шууд ирсэн Иблис мартаад ажлын хувцтайгаа урд нь гараад ирчих. Тэгээд нөгөө нөхрийг "Хэрвээ чи үнэхээр бэрд юм бол энэ бугыг амьлуулах л да" гэж хэлсэн даруйд нөгөө буг амьлаад гүгээд явчихна. Энийг харсан Санта уурлаад чи бэрд юм бол миний зарц гэсэн үг үстэй. Яагаад ийм дэмий юмд миний нэг хүслийг үрүүлж байгаа гэж ууралж барьж байсан зүйлээрээ тэрнийг цохих гэж оролдсон ч Иблис оногдсонгүй. Иблис ч хариу уурлаад машиныг нь хөдөлгөж тэрнийг мөргөх шахаад зогсно. Би чиний хүслийг л биелүүлж өгнө гэсэн болохоос чи миний жинхэнэ эзэн биш шүү гэж мань хүн хатуу сануулчаад яваад өгдөг. Ингээд Санта нэг хүслээ дэмий юмд үрсэндээ харамсаж хашгирсаар хоцорлоо. Нөгөө талд 5 дахь хацтан болсон залуугийн YouTube суваг амжилт муутайхан байна. Гэвч дэнлүү харагдах хүртэл ямар нэг зүйлийг шунж хүсээг байлаа. Энэ үеэр Иблис эзэндээ мөнгө олж өгөхийн тулд паркт цагийн ажил хийж байгаа Саидтай уулзаж, Каяны ажил дээр очиод тэрнтэй уулзсан залуу ямар учиртай хүн болохыг байцааж байна. Тэгээд тэр хоёр их сургуульд хамт сурч байхдаа Вайлс бүжгийн дугуйлангийн хамтрагчид байсан болохыг сонсоод хардсандаа дээлбэрх шахдаг. Тэгээд цаг хугацаагаар аялж тэр үед нь очиод нөгөө залуугийн хөлийг гэмтэж орхино. Тэр залуу болон тэрний гэр бүлийнхэн Каяны тосгонд саяхан нүүж ирээд тосгоны захад байх маш үнэтэй байшинг худалдаж авсан байлаа. Хачирхалтай нь тэдний байшингийн гадаа хашаанд ямар учиртай нь мэдэгдэхгүй олон залуучууд цуглаж. Энийг нь анзаарсан тосгоны дарга тэднийд явж очиод юун хүмүүс болохыг нь асуусанд цаадах нь манай гэр бүлийнхэн гэж хариулахаас өөр тоомтой зүйл хэлсэнгүй. Арга барсан тосгоны дарга тэрнээс нэрийг нь асуусанд Жонгу гэдэг гэж хэлчихэд тэнд байсан нэг залууг дуудаад энэ хүнд утасны дугаар өгч гэж хэлчихэд яваад өгнө. Тэр өөрөө Каян Имэгээ хянж байхын тулд байшингийнхаа гадаа камер суулгана. Тэгээд буцаж явахдаа Имэн тариалангийн талбайгаа ухаж ямар нэг зүйлийг хайж байгаатай таарлаа. Имэ наан чинь мөнгө байхгүй айлерт авцсан. Гэхдээ Имэн цочлоо. Тэр мөнгийг чинь хандуулцсан. Гэхдээ тэр их мөнгийг бүгдийг нь үү? Бүгдийг нь биш ээ. Харин үлдсэнийг нь би хувьцаанд оруулсан. Гэхдээ Имэ баярлж. Тэгвэл хоёулаа ашига 50-50-аар хувай. Та тийм их мөнгөөр яах гээд байгаа юм бэ? Гэж Каян уурлаа. Каян Имэгийнхээ мөнгийг өгсгөөд зогсохгүй найз Минжигийнхээ сургалтын төлбөрийг хүртэл төлсөн байж.
Тэр Каёныг найз Минжитэйгээ хоол идээд сууж байтал тосгоны хөгшчүүлийн нэг тараад эмээ нь хаваа явцсан байхад яагаад энд сууж байгааг нь асуулаа. Надад ажил гараад үлдсэн юм аа. Чи тэгээд тасалбараа буцаахын оронд надад өгөхгүй яасан юм гэж хөгшин ууралж загинчаад яваад өгнө. Маргааш нь Каёны эмээ үсчний газрын үүдэнд зогсож байхдаа скутертэй залууд дайруулахаа шахахад Минжи тэрнийг аварснаар тэр хоёр сайн найзууд боллоо. Өмнө нь тосгонд нь харагдаж байгаагүй залуу бүсгүйг хараад Минжи гайхаж хэн болохыг нь асуусанд Каёны эмээ Каёнто тохирсон ёсороо намайг Минжи гэдэг би энд 6 сар түр байхаар ирсэн гэж хэлдэг. Энэ үеэр банкнд ажилладаг Богён ажил дээрээ дарагдаа зэмлүүлж байна. Учир нь тэдний шинээр гаргасан тэтгэврийн нэрийн дансны үйлчилгээнд хамрагдаж болох тосхны хамгийн баян хүн нь Каён гэдгийг дарган сайн мэдэж байлаа. Тиймээс дарга нь Богёныг тэрэн дээр очоод банкных нь үйлчлүүлэгч болохыг гуй гэж шахна. Энэнд нь дөргүйтсэн Богён ажлынхаа цайны өрөөнд аяг тавгаа угааж байтал өмнө нь шидэт дэлүү гараад ирлээ. Тэгээд Иблис 3 хүслийг нь биелүүлж өгнө гэхэд Богён эхэндээ гайхаж уснаас сүүлдээ гал зүү юм шиг баярлаад олон бодлоггүй шууд хэлнэ. Каёны дансанд байгаа мөнгийг надад өг. Чи Каён шиг баян боломор байгаа юм. Гүй, Каёныг мөнгөгүй болгоод дансанд байгаа бүх мөнгийг нь миний данс руу шилжүүлээд өг. Иблис тэрний хүслийг биелүүлж өгсөнд Богёны дансанд мессеж ирээд Каёны данснаас 10 сая воныг үйлгээ хийснийг мэдэгдлээ. Энэ мэтэр Каёны данс нь хоосортол шилжүүлгийн дээд хэмжээ болох 10 сая воноор тэрний данс руу шилжсээр байхаж. Тэр өдөр Каён Богёны энэ хүслийг дэвтэртээ тэмдэглэж байтал Иблис тэрэнд "Чи энэ байдлаар мөрийгөө алдах нь бололтой" гэж тохуурхангүй хэллээ. Каёнч тоосон шинжгүй. "Тийм бололтой. Одоо яа ихэвд" гэж хэлчихэд босоод Иблисийг тэрвэрдэг. Гайхсан мань Иблисийг юу болоод байгааг асуухад "Чи надад хаяач болов зөөлөн хандаж болохгүй юу?" гэж асууж байсан тэр хүслийг чинь биелүүлж өгч чинь. "Хэрвээ би өгчүүл чамайг тэрвэрх хүн байхгүй штэ" гэж хэлнэ. За ингэ зогсож байхдаа Каён тэнд байсан нэг элсэн цагийг хараад ямар учиртай болохыг нь асуухад Иблис "Наадах чинь цаг бишээ, авс" гэж авна. Энэ Каёны сонирхлыг татсан учраас тэр дөрөө тэрнийг түлхэж орхиод "Авс ийм жижигхэн байж болдог байх нэ" гэж гайхлаа. Учир нь Иблис тэр элсэн цаг дотор Каёны чандартай элсийг хийсэн байж. Тэр өдөр Каёны ажил дээр нөгөө нууцлаг байшинд ирсэн айлын нөхөр хүүгийнхээ хамт хурж ирлээ. Тэгээд машиныг нь засах хооронд хүүгээ Каёнтой үлдээгээд явна. Гартаа түүхийн ном барьсан тэр хүү Каёноос элдвийг шалгаж Эрдэнэ Солонгос болон Араб улсуудын хоорондын харилцааны талаар ярьсанд Каён тэрнээс салахын төс боллоо. Тэгсэн яг энэ үеэр замын нөгөө талд Каёны эмээ тэрний хамгийн үнэтэй өсгийтэй гутлыг нь өмсцэн өсхийг нь хугалчих шахаад эв хавгүй явж байгааг харсан Каён сандраад Саидыг дуудаж өөрөө эмээр үэг үйдэг. Тэгсэн нөгөө хүү Саидын сүүдрийг хараад тэр нь хүний биш ирвэсний сүүдэр болохыг ойлгоод гайхсан ч энэ тухайгаа Саидад хэлсэнгүй. Эмээ ирчээрээ явсаар нэг кофе шопд ороод автомат менюгээс кофе захиалах гэсэн ч ажиллуулж чаддаггүй. Тэгсэн яг тэр үеэр Каёны найз Минжи тэнд байж тараад эмээд тусалснаар тэр хоёр кофе шопд элдвийг ярилцаад хэсэг сууцгаана. Харин тэдний Каён гаднаас нь анхааралтай ажиглана. Тэгээд тэр хоёр хөгжилтэй зүйл ярилцаад инээлдэж байгааг хараад битүүхэндээ атархдаг. Нөгөө талд бүх мөнгөө Иблис талдсан Рю захирал буюу Азраил ууртай байна. Түгээр зогсохгүй Иблис тэрний өрөөний хананд байсан авраг том зурган дах сахиусан тэнгэрүүдийн нүдийг хараар будцсан учраас Азраил бүрч ууртай байлаа. Тэгээд тэсгэл алдаж автомат тоглоомын өмнө сууж байсан Иблис тэр ирээд тэрнийг дагуулж нэг лонхтой усан дотор ороод тэрнээс яагаад мөнгийг нь хулгайлаад золбин нохонд өгснийг асуулаа. Чи өөрөө орчин үеийн системийг ойлгохгүй байна энэ гэж намайг шүүмжлээ үсттэй. Чиний тэр зэвэн дотор системээс гадуурх мөнгө байсан болохоор надад өөр арга байгаагүй гэж мань Иблис тохуурхангүй хэлдэг. Азраил уурлаад тэрэн лүү тайрсан ч энэ удаад бэлтгэлтэй байсан Иблис тэрэнд ялагдсангүй. Харин Азраилийн далавчийг мөсөнд гацааж орхиод тэндээс гараад явна. Тэр өрөө Каён дэнлүүн дотор суугаад инээжүүлсэн зүйдээ санаж юу болсныг эргээд санах гэж хичээсэн ч тодорхой зүйлийг сандгүй. Тэгсэн Азраил ирлээ. За бүрэн гэлсник 2 реклам алгадаад. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Бари Центр банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Quiz Lab нь The Nun аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэл алдвал сүнсэж алдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл уздах уу? Quiz Lab. За, тайлбарт эргээд орцгоё. Иблис 3 хүслийг чинь биелүүлж дууссаны дараа чамайг ална гэдгийг чи мэдж байгаа юу? Би тэрнийг 1000 жил дэнлүүнд хорьцсон юм чинь аргагүй зү. Тэр үед чиний өгсөн шалтгаан чинь ч бас Иблистэй холбоотой гэж чи бодохгүй байна уу?
Хүсвэл би чамайг тэр үед аваачиж харуулах юм уу? Би чамд итгэхгүй байна. Иблис миний дүүч гэсэн. Тэрнээс урт хугацаанд миний дайсан байсан. Би бурхны хүслээр хүмүүсийн өмнө бүх хийсэн бол Иблис бүхийг өгөв. Тэр чамайг одоо алахыг л хүсэж байгаа. Дайсны минь дайсан миний нөхөр гэдэг баха. Гэхдээ Каён юу ч бодлоггүй хурц шүүрч аваад. Зайл, чиний царанаас худал хурамгч нь илэрхий харагдаж байна. Гэж хэлээд Азраилийн өрлөө яах игийн зургүй цохиод авна. Энэ үеэр Азраилийн туслах Ирэм Саидтай болзож хоол идээд сууж байлаа. Тэгээд эзэн нь хацралууга хүчтэй цохиулахыг тэрч бас биеэрээ мэдэрч цочирдно. Юу болоод байгааг ойлгосон Саидж сандарч тэндээс гүйж гарлаа. Маргааш өглөө нь Каёны ажлын газарт цагдаа нар ирэхэд Саид өчигдрийн хэрэгээс болоод Рю захирал Каёныг цагдаад өгчээ гэж боддог. Тэгсэн цагдаа нар сургаггүй алга болсон эмэгтэйг сургалж ирсэн байж. Саид алга болсон эмэгтэйг олоход туслахаа илэрхийлж зургийг нь үнэртсэнд сандарсан Каён тэрний шилэн хүзүүнээс шүүрч аваад би энэ зургийг дараад үлдээ. Ямар нэг зүйл сануул эргээд мэдэгдээ. Ингэж хэлэхэд цагдаа нар яваад өглөө. Тэр өглөө хотын захад нэг хөгшин гэртээ ганцаараа байж байхдаа нас барсан байхыг хүмүүс олж багахан шууган дэгдэнэ. Энэ бүхнийг холоос харж байсан үхлийн сахиусан тэнгэр Азраилд туслах нь хэлнэ. Та энэ бүхнийг арай энгийн байдлаар хийж болохгүй байсан уу? Би үндсэн арга барилаараа ажиллавал байнга тайлан бичих ёстой болно. Саяхны хүртэл би тэгж ажилдаг байсан. Нас барах гэж байгаа хүний сүлийн хүсэлтийг нь сонсоод л хүнд хувцастай нааш цааш яваад л үнэхээр ядаргаатай. Энэ үеэр Иблис автомат тоглоомдор очижсэн өөрөө өөртөөгөө тоглож байлаа. Энэ үеэр Иблистэй автомат тоглоомоор байнга хамт тоглодог хүү ирээд та чинь том хүн байж гигэн цагаан өдөр ажил хийх оронд ингэ тоглож идэг. Каён танд дургүй байх нь аргагүй юм байна гэж хэллээ. Энийг сонссон Иблис гайхаад Каён үнэхээр надад дургүй гэж хэлсэн юм уу? Ингэж асуухтаа зэрэгцээд Саид эзэн дээрээ чухал мэдээтэй хурж ирлээ. Тэгээд Азраил Каёнтой уулзаж тэрнийг Иблисээс болж нас барж байсан тэр цаг үе рүү буцахыг санал болгосон гэдгийг хэлсэнд Иблис сандардаг. Тэгээд Каёныг хайхаар гүйсэн ч Каён ажил дээрээ ч гэртээ ч байсангүй. Тэгээд Иблисийг Каёны гэрт ирэхэд имээ шидэт хевсийг нь дэлгэцэн хатаагч болгоод ашиглаж байгаа харагдлаа. Тэр бүхэл Каёны хамгийн үнэтэй брендийн хувцснуудыг өмсцэн гэрийн ажил хийж байна. Гэхдээ наадах чинь их үнэтэй брендийн хувцс гэдгийг та мэдж байгаа юу? Ингэж байнга өмсч байж л брендийн хувцас гэдгийн ашигыг гаргах байлгүй дээ. Ингэж мань нэмээ тоомжиргүй хариулнаа. Тэр мөчд Иблис тэр өдөр дөрөвний өдөр болохыг санаж Каёныг усанд шумбахаар явсан гэдгийг ойлгодог. Энэ үеэр Каён далайн ёроолд шумбаад Азраилийн саналыг эргэцүүлж бодож байна. Тэгсэн тэр мөчд далай дотор нэг нууцлаг дүрс бий болж чи үхэх гэж ингэтлээ хижих хэрэггүй. Хэрвээ чи үхэх ёстой бол миний гарт үхэх ёстой гэж хэлчихэд алга болно. Тэр нууцлаг дүрс Иблис байсныг Каён тэр мөчд ойлгоно. Тэр орой дэлгүүрийн захирал иймсэн нэг чухал зүйлийг олж мэдлээ. Охин нь их сургууль дэлсэх шалгалтанд бэлдэх төвдө очихо болоод сар гаруй болсон байж. Гайхаж цөхөрсөн тэрнийг яхаа мэдэхгүй зогсож байтал охин нь нэг зочид буудлын өрөөнд төлбөр хийсэн баримт утсанд нь мессежээр ирдэг. Тэр шууд зочид буудалд очиод тэр өрөөлгөнд орсонд тэнд охин нь найз залуутайгаа тамхи татангаа компьютер тоглоод сууж байлаа. Энэ дүр зураг ийм саныг хүнд цохилтод оруулна. Тэгээд тэрний ганцаараа сууж байтал Иблис ирээд 3 дахь хүслээ хэлэх хэсгийг асууж шалгаалаа. Иймснийг эхний 2 хүслээ дэмий өрсөнд харамсаж байгааг мэдээд тэр хэрвээ чи хүсвэл 3 дахь хүслээр чинь би чамайг 2 хүсэл хэлсэн гэдгийг чинь мартуулаад өгч болно шүү. Ингэж тэрний хэлгээд иймсэн тэгэж болох юм уу? Гэж асууна. Нөгөө тал залуужж ирч хүчтэй болсон Каёны имээ гэртээ тогтохгүй гадуур тэнхээр шийдэж Каёны хувцсны шүүгийг нээтэл Каён хувцсаа харамлах нь бүхэл шүүгэнийхээ хаалхан дээр аль аль хувцас хоорондоо тохирох. Аль аль хувцсыг ямар үед өмсөхийг нэгэнгүй тайлбарлсан зураг наачиж. Ингээд байдгаар гойсон имээ тосгоныхоо хамгийн алдартай бейкери дээр очиж тэнд байгаа амттангуудаас сонгож идэхээр шийдсэн ч алийг нь сонгохоо мэддэгвэ. Энэ үеэр Минжи тэрнтэй таарад сонголт хийхэд нь тусаллаа. Тэнд байсан амттангуудыг ямар үнэтэй болохыг имээ гайхаж байсан бол хамгийн үнэтэй брендийн хувцс өмсчөөд ягаад ингэж нарийнлаад байгааг нь Минжи гайхаж байлаа. Минжи тэрнийг нэг л жирийн биш хүн болохыг анзаарсан ч яг ямар учиртайг нь ойлгодгүй. Харин Минжитэй найз болсондоо баярлсан мань эмээ чи манай гэрт ирээрэй. Би чамд амттай том жигнэмэг хийж өгье гэж амладнаа. Харин нөгөө талд Каёны эмээгийн найз хөгшчүүл тэрнийг сургаггүй алга болсонд нь гайхацгаана. Тэд эхэндээ тэрнийг хаваа явсан гэж бодож байсан ч тосхонд үзэгдэх болсон үл таних охин Каёнтой хамт нэг орой эмээгийнхэн талбайд газар ухаж явахыг харсан гэдгээ нэг нь хэлсэнд бүгдээрээ Каёныг эмээгээ алаад бултсан байх гэж хардаж эхэлцгэн. Тэгээд тэд тосгоны даргаыг дагуулад Каёны гэрт явж очно.
Тэгээд имээ чинь үнэхээр амьд юм бол яагаад утсаа авахгүй? Хаваан арлаас бидэн лөө залахгүй байгаа юм бэ? Гэж Кайоныг байцааж эхэлцгэн. Имээ Кайоныг өмөрч найзуудтайгаа хэрэлдэх гэсэн ч Кайон тэрнийг дуугүй байхыг хатуу санууллаа. Тосгоны дарагч асуудлыг шийдэхин тулд бүгдийнх нь нүдэн дээр Кайоны имээ лүү видео кол хийлээ. Тэгсэн гайхалтай нь Кайоны имээ утсаа аваад зогсохгүй. Хаваан аралд жаргаж байгаагаа найзуудаа гайхуулж эхэлнэ. Энийг харсан Кайон баярлдаг. Ингээд имээгийнх нь найзууд бандсандаа тэндээс явцгаана. Дараа нь Иблис Кайон дээр ирнэ. Чиний нөгөө төгс хүсэл чинь тийм ч төгс биш болохыг ойлгоо үсттэй. За тэгээ яасан? Үгтлээ баярлсан уу? Гэхдээ Кайон харин ч эсэргээрээ бодлогоширсан байдалтай. Ийм үед л миний хүслийг биелүүлж өгч байгаа хүн бурхан биш чөтгөр болохыг ухаарах юм да. Гэж хэлдэг. Энэ үг Иблисийг гүн бодолд оруулна. Өдөржин бодлогоширсан тэр хэсэг хүмүүсийг дагаж явсаар тосгоны нууц мөрийтэй тоглоомын газарт очлоо. Тэр газрыг ажилуулдаг нөхөр Иблисийг тоглох уу гэж асуухад би яаж тоглодгийг мэдэхгүй байна. Хамгийн гол нь надад ямар ч мөнгө байхгүй л дээ. Гэсэнд цаадах нь өдрийн 10% хүүтэй 1 сая вон зээлүүлэхээр болдог. Өөрт нь мөнгө зүгээр өгч байна гэж бодсон мань Иблис баярлаад араб хүний ёсоор тэрнтэй хамраа нийлүүлж талархлаа илэрхийлэх гэсэн ч цаадах нь айгаад цагдаа дуудснаар Иблис цагдаагийн газарт хөргөгддөг. Тэгээд уламжлал ёсоор яах нь вэ? Кайон тэрнийг цагдаагийн газраас сулж авах нь штэ. За тэгээд ууралсан Кайон хэлнэ. Чи бүр байдлаасаа олон нийтийн газар эрэгтэй хүн оролддог болоо юу? Гэж загнаад тэрэнд хавчаарыг нь зүүлгэж угаад зодож эхэлдэг. Гэвч цагдаа нар тэрнийг хараад сэтгцийн өвчтөн байна гэж бодцгаана. Тэр өдөр рестораны эзнийхүү дэлгүүр дотор явж байхдаа одоо надад 2 хүслэл үлдсэн гэж зогсолтгүй үгэлж байлаа. Гэсэн ч тэрэнд дэнлөө гарч ирдэг бай. Харин Кайоны дансан дэх мөнгийг авахыг хүссэн Бугён тэрний өдрийн гүйлгээний дээд хязгаар 10 сая байгаад бухимдаж байна. Учир нь энэ байдлаар Кайоны мөнгө мөөд тэрний дансанд орж дуусахгүй байлаа. Тиймээс Бугён Иблист 2 дахь хүслээ хэлж Кайоны дансны гүйлгээний хязгаарыг банкны өдрийн лимитийн дээд хязгаар буюу 50 саяд хүргэхийг хүсдэг. Манай Иблис яг хүслийг нь биелүүлж тэр дороо Кайон банкн дээр ирээд өөрийн хүсэлтээр гүйлгээний дээд хязгаараа 50 сая болгуулах хүсэлтэй өгнө. Дараа нь Бугён галзууртлаа баярлж тэр оройд Кайоны барьдагтай адилхан цүнхийг онлайнаар худалдаж авдаг. Маргааш нь Кайоны эмээ нэг бэлтгэлийн талбайд явж очлоо. Тэгээд тэнд бэлтгэл хийж байсан Минжитэд хараад тэрнэр ойр зур бие хамгаалах урлаг заалгахаар болдог. Харин нөгөө талд Иблис байн хамт тоглодог нөгөө хүүтэй автомат тоглоом тоглохоор сууж байна. Тэгээд тэр задгаан мөнгнүүдээ гаргаж ирнэ. Өнөөдөр би чамайг даана. Нэрээ юу? Та чинь дандаа мөнгөгүй байдаг үстэй. Тэгсэн тэр хүүгийн 2 гар бүхэлдээ хөөхнэц болсон байгааг Иблис анзаарч юу болсныг асуулаа. Хүү хойд эцэгтэй зодуулсан гэдгээ хэлээд хурдан том болоод ээжийг тэгэд өөрийгөө тэр хүнээс хамгаалах юмсан гэж хүслээ хэлнэ. Хүү гөрөвдсөн Иблис хэлнэ. Би чиний нэг хүслийг биелүүлж өгье. Гэхдээ би үнэгүй хүсэл биелүүлж өгч чадахгүй. Чи ядаж надад 100 вон өг. Би танд зариудаар хожигдож 100 вон хэмж өглөө. Тэгэхээр болно үсттэй. Хүүгийн залжин занг биширсэн Иблис чи одоо 12 настай гэвэл тэр нөхрийг 7 жил хэвтэрт байлгахад чи хангалттай там болчихно үсттэй. Ингэж асуулаа. Тэгэд Иблис нөгөө нөхрийг цүл даваад шад цөөвөр чоннуудаар 4 мөчийг нь хазуулж орхино. Тэгэд тэрэнд эрт цагт би ах トゥ нарынхаа төлөө 300 жил байлцсан. Харин энэ удаад нэг дүүгийнхээ төлөө туулалдах ёстой боллоо гэж хэлдэг. За харин нөгөө талд хүн болсон нохой маань нэг замын уулзуур дээр нохой шиг суугаад агаар шиншилж байна. Тэрний энэ хачин байдлыг нэг талаас нөгөө нууцлаг байшингийн залуус дурандж байна. Тэгсэн нөхдүүд хоорондоо монголоор ингэж ярьж ивэл яах вэ? Тэд нэр юу вэ? Яагаад өдөр чинь тэгээс сууж байгаа юм бэ? Мэдэгтэй хэрэгтэй юу? За бас нөгөө нууцлаг байшинг тандаж байсан тосгоны даргын хүмүүс ч ой дотроос дурандж харж байлаа. Бас тэднийг ажиглаж байсан жолооч ч бас тэднийг яагаад хүмүүс дурандаад байгааг, эзэн нь яагаад ингэж хачин аашлаад байгааг гайхаж бодно. Арга барсан жолооч нь асууна. Гэхдээ та яг ямар зорилгоор энд суугаад байгааг асууж болох уу? Аав намайг энэ уулзуур дээр үлдээгээд явсан юм аа. Би аавынхаа үнрийг авах гэдэл сууж байна. Тэр өдөр Бугён шинээр авсан үнэтэй сүнхээ барьсаар ажил дээрээ эртэл ажил дээр нь бөө хэрэг мандчиж. Салбарын эрхлэгч нь тэрнийг шууд өрөөндө дуудаад Кайоны данснаас яагаад тогтмол дүнгээр өдөр бүр данс руу мөнгө шилжээд байгааг байцааж эхэллээ.
Бандсан Богион өөрийгөө ямар ч буруугүй гэж мэлдэж, Каяон яагаад өөрлөө мөнгө шилжүүлээд байгааг би мэдэхгүй гэж гүрийдэг. Улмаар дарга нь тэрнийг Каяон дээр очиод асуудлаа шийдчихэд ир гэж тулгасанд аргагүй байдалд орсон Богион арга буюу зөвшөөрнө. Харин нөгөө талд Каяон Азраил дээр очижээ. Намайг нас барсан тэр өдөр рүү аваачиж өг. Гэсэнд Азраилч дуртаяа зөвшөөрлөө. Тэр өдөр элсэн цөлд нэг худалдаачдын жингийн цуваа явж байж, цувааны ард боол бололтой 2 хүүхдийг хүлцэн дагуулж яваа харагдана. Дараагийн эзэн нь тэдний дунд угааг мэдж байсан Иблис тэр хүний үндэстний дүр буюу Солонгос хүний дүрд хувирч тэрнтэй уулзахаар хүлээж байлаа. Тэгээд Иблисийн дохиогоор цөлийн цөөвөр чоннууд жингийн цуваа руу дайрсанд тэд сандарсандаа 2 хүүхдийн нэг болох хүүг чоннуудад хайж өгөөд тэндээс бушуухан зогтаана. Бяцхан охин нөгөө хүүг битгий чононд хайж өгөөч гэж гуйсан ч ямар ч нэмэр байсангүй. Чоннууд нөгөө хүүг тал талаас нь хазаж эхэллээ. Цохирсон охин уйлж явахдаа гинэт бүдэрч унаад нэг дэнлүүтэй таарсанд дэнлүүнээс болж хүчтэй салхи үүсээд шорон баг нь босч ирнэ. Хүмүүс айгаад зогтаасанд бяцхан охины өмнө Иблис гарч ирээд 3 хүслийг нь биелүүлж өгье гэж хэлдэг. Өөртөө адилхан Солонгос хүнтэй таарсан боол охин баярлж ихний хүслээрээ чононд идүүлэхээр хаягдсан хүүг амьд үлдээж урт наслуулж өгөхийг гуйсанд Иблис хүслийг нь биелүүлж өглөө. Тэгэд нөгөө хүүг урт наслуулахын тулд цөлд байсан жинчдийг бүгдийг нь алдаг. Учир нь тэд хүүтэй тааруул дахиад боол болгох нь тодорхой байлаа. Дараа нь Иблис охинд хэлнэ. 2 дахь хүслийг чинь сонсъё. Манай Солонгос улсын хүүхдүүдийг дахиж ийшээ боол болж ирэхгүй байхад тусалж өгөөч. Би дахиж нэг ч Солонгос хүүхэд над шиг ийм байдалд ороосоо гэж хүсэхгүй байна. Тэгвэл Араб Солонгос хоёрын хооронд үүссэн худалдааны замыг хаах ёстой болох юм байна гэж хэлээд Иблис алга боллоо. Энэ бүхнийг Азраил Каяон 2 кино үзэж байгаа юм шиг л хажуунаас нь харна. Ингээд Иблисийг эзгүй хайгуур Азраил бяцхан охинд үзэгдээд чиний ихний хүслээс болж жинчид бүгд өгсөн. 2 дахь хүслээс чинь болоод яг одоо олон хүн өгч байна. Учир нь Араб Солонгос хоёрын хоорондох худалдааны замыг үгүй болгохын тулд яг одоо хүчтэй газар хөдлөлт томоохон цунами болж байна. Тэр бүх хүмүүсийн үхэлд чи буруутай гэж зэмлэлээ. Энийг сонссон бяцхан охин цочирдноо. Тэгсэн Иблис ирлээ. Харин охин чи 3 дахь хүслээ хэл. Би ийм зүйл хүсээгүй штэ. Одоо яах вэ? Би буруу зүйл хүсчихжээ. Тэнийг хэмээн зөв хүсэл гэж байдаггүй юм. Хэн нэгэн ямар нэг зүйлийг олохын тулд өөр хэн нэгэн нөгөө талд заавал алдаж байдаг юм. Нэг хүн амьдрахын тулд өөр хүн заавал өгч байдаг юм. Тэгэд Иблис охиныг цөөвөр чоннуудаараа дайруулж айлглаа. Чиний 3 дахь хүсэл миний амийг авраач гэсэн хүсэл байх болов уу гэж би тааж байна. Одоо хүслээ хэл. Үгүй би буруугаа хүлээж байна. Тиймээс хоёулаа шийтгэлээ хүлээе. Энэ нь шудраг. Хамтдаа тохирох шийтгэлийг авцгаая. Энэ бол миний сүүлийн хүсэл гэж хэлээд өгдөх юм унлаа. Энэ хүсэл Иблисийг сочирдуулна. Энийг харж зогссон Азраил Бурхны бүтээл болох хүн ямар зөв сайхан сэтгэлтэй болохыг чи харж байна уу? Одоо чи шийтгэлээ үүрт хүрт гэж хэлээд ниссэнд Иблис бачимдаж хашгирсаар үлддэг. Шавраас бүтсэн өчүүхэн хүн чи надад ингэж хандаж зөрөглөн гинэ гэж ууралж хэлгэнсэн Иблис үгэлсээр охины цогцос элсэнд шингэж алга болох хүртэл тэндэ ширтэж зогсдог. Эцэст нь Иблис охины бие шингэж алгуулсан элсийг алгандаа атгаж авсанд энийг харж байсан Каяон тэрний харцнаас өөдхөр гунигийг олж харна. Азраилч Каяонд хандаж Иблис бол адгийн амьтан. Тэр хүмүүсийг ялзруулж там руу явуулахын тулд бүхнийг хийдэг. Тэр чамайгч бас там руу илгээнэ. Гэхдээ Каяон эргэж хараад тэр үед 2 бяцхан хүүхэд өгч байхад чи хаана байсан? Ийм байж чи өөрийгөө сайн талын сахиусан тэнгэр гэх үү гэж хэлээд шанаадаж унагдаг. Энэ үеэр Саид Ирэм 2 бас л нэг хоолны газарт болцож байна. Тэгсэн Иремиг хэн нэгэн цохиод авах шиг болохдоо зэрэгцээд Саидын зүрх маш хүчтэй өвдөж эхэлдэг. Тэгээд тэр 2 эзэдэд нь ямар нэг зүйл болж байгааг ойлгоод бушуухан тэндээс гарч гүйцгэлээ. Учир нь Иблисийн бие үнэхээр муудаж галд шатах мэтэл болж байлаа. Энэ түрээд part 3-ын тайлбар маань дууслаа. Яахгүй хэсэг дээр нь дуусгачлаа гэж байна уу? Харин тийм ээ, яа харахгүй л тэгэл одоо борооноос нь чи ядраад байна штэ. За тэгээд дараагийнх нь тайлбарыг буюу part 4-ийн тайлбарыг аль болох хурдан оруулж өгнө. За ёо. Тэгээд наанаас нь чинь Marvel, Sarvel бас бусад ингээд юмнууд байна штэ. Та нар манаас ойлгоорой гэж бороон хүсье. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарыг хамтрагчаар Bari Center банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа.
Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол граш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хурлын офисын 12 давхурт байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-уудтай Quizlab Mongolia хамтран ажиллалаа. Quizlab нь Данан аимшигын киноноос сэдвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсээ чалдна. Итгэлчин чамайг аврах уу? Эсвэл устгах уу? Quizlab. За тэгээд сабадараагүй хүмүүс маань тэр subscribe гэдэг товчон дээр дарчхад тэгээ болоо явчихж байгаа юм. Дарцсангууд маань лайк дарахтал тэгэл та нарын маань хийх юм болчихж байгаа юм шүү. За дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар тун удахгүй эргээд уулзнаа хэдүүлээ. Түр бай.